За, улсын хурлын гишүүд та бүхэнд орон мэндийг хүргье. За, Монгол Улсын ерөнхий сайдын томилгоог хэлэлцэж байна. За, гомжовын зан чадар дарга таныг бүрэн дүрэн дэмжиж байна. За, яагаад гэхээр та олон жил улс төрийн тогоонд шанагдсан. За, туршлагатай хичээж ажиллаж чаддаг. За, төрийн албан өндөр албан тушаалд бас томилогдож ажиллаж байсан. Тийм хүн болохоор одоо дэмжиж байна. За, надад нэг асуулт, нэг санал байна. За, эрчим хүчний салбар илгээрээ мөлгсөн гэдгийг хүн болгон мэдж байгаа. Бид Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг яриад байгаа хэрнээ эрчим хүчээр хангаж чадахгүй нөхцөл байдалтай байна. За, өмнөх энэ засгийн газрын цайд нар Жавхлан сайд байж байна, Бямб цогт, Туван, Одонжаа, Дэлгэр сайхан, Эрен Арлсан нам, Ардын нам гэлтгүй сайд нар бол сайн хэлсэн. Тэрэн дотор Солилцорын сайд бас эрчим хүчний салбарыг боломжийн сайн удирдсан гэж үзэж байгаа. Яагаад гэхээр Солилцорын сайд эрчим хүчний салбарын өнөөгийн байдлыг альва хурлаа ард түмэнд ил дод нээлттэй илэн далангүй танилцуулж байдаг. Үннийг л хэлдэг. За, эрчим хүчний салбар бол дөрвөн толгойтой болсон гэд хэлээд байгаа. Асар хүнд байгаа. За, энэ шуулган нэгдсэн шуулганд байр сууриа илэрхийлдэг. За, гишүүч байгаа. Ингэц эцэг гишүүн байна. Одоо эрчим хүчний тухай хуулийг санаачлаад явж байна. Сэнгүн гишүүн бас байр сууриа байнга илэрхийлдэг. Зол жаргал гишүүн байна. За, Очирбат гишүүн байна. Эрчим хүчний бие даасан одоо байдлыг яаж хэрэгжүүлэх вэ? Сэргээгдэх эрчим хүчийг яаж одоо хөгжүүлэх вэ? Энэ тал дээр байнга одоо байр сууриа илэрхийлж байдаг олон хүн санаа зовдөг. Эрчим хүчний салбарын нөхцөл байдал хүнд байгаа үнэн. Тэгэхээр одоо би юу хэлэх гэдэг нээр хэрв эрчим хүчний одоо сайдыг солихоор бол Чойжо сайдаас дутахааргүй одоо улс төрийн зоригтой, туршлагатай, ноён нуруутай салбараа сайн мэддэг сайдыг бол та томилуулан ажиллах нь зүйтэй гэдгийг л хэлэх гээд. Ер нь салбартаа тэргүүлэгч нарыг та татан авч сайд нараа сонгосоо л гэж хэлхийг хүсэж байна. За, ийм хүсэлт байна. За, асуулт. Баруун бүсийн эрчим хүчний систем бас эрсдэлтэй. За, Чангабил гишүү 1 минут нэмж. Окей. За, баруун бүсийн одоо хэрэглээний 80%-ийг бид Оросын холбооны улсаас импортлон авч байгаа. Дотооддоо 20%-ийг л импорт одоо үйлдвэрлэж байгаа. Тэгэхээр одоо Эрдэнэ мөргөн ус цахилгаан станц баригдаж байгаа. Барилга угсралтын ажил нь бараг 4 жил үргэлжилнэ. 4 жилийн дараа ашиглалт нь орсны дараа бас баруун бүсийн эрчим хүчний хэрэглийг хангаж чадахгүй. Тэгэхээр баруун бүсээр сонгогдсон одоо энэ гишүүд шинээр эрчим хүчний одоо их үүсвэрийг нэмж барихаар, өөрөөр хэлбэл ховд гол дээр усан цахилгаан станц нэмж барихаар тийм судалгааны ажлууд хийхээр төлөвлөж байгаа. Энэ ажлыг та дэмжиж ажиллах уу? Дэмжих үү? Ийм нэг асуулт байна. За, баруун бүсийн эрчим хүчтэй холбоотой Зандаштар дарга хариулъя. За, ер нь эрчим хүчнийхээ бид нийт хэрэглээний 76%-ийг дотоодоос хангаж байгаа. Нийтдээ $123 сая эрчим хүч гадаадаас импортлдгийн дийлэнх нь баруун бүс санагдаж байгаа. Ийм ч учраас бид Эрдэнэ мөрөнгийн усан цахилгаан станцыг бид хэрэглэх газрын дарга байхад манай ерөнхийлөгч ерөнхий сайд байх үеэс эхлээд одоо олон жил судалж ярилцаад гацаад хамгийн тохиромжтой бас би өөрөө очиж үзэж байсан. Тэр ховд гол дээр баригдах усан цахилгаан станц бол баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах ийм чадвартай төсөл болно. Дээр нь Баянгор аймгийн Байдргийн усан цахилгаан станцыг бол эдийн засгийн өрөөсгтэй гэж тооцож байгаа. Гэхдээ бид бол бөөн цагаан нурд үзүүлэх байгаль орчны экологийн үнэлгээг заавал эцлэн хийж эхлүүлнэ гэсэн ийм шаардлага тавьж байгаа.
Ингээд энэ сэргээгдэх эрчим хүчний нийт чиг хандлага бол дэлхийн нийтийн чиг хандлага болж байгаа. Өмнө нутгийн чиг хямдарч байгаа. Нарны зай их усүрийг байгуулах судалгаа эрчим хүчний яам амжилтаар хэрэгжүүлсэн. Монгол улс дэлхийд байгалийн баялгаараа дэдэггүй нарны эрчим хүчний нөөцөөрөө бас тэргүүлдэг улсуудын нэг ээ. Ийм учраас сэргээгдэх эрчим хүчний хандлага бол манайх энэ эрчим хүч импортлогчоос эрчим хүч экспортлогч улс болох ийм бүрэн болцоотой сэргээгдэх эрчим хүчний болон одоо дулаан эрчим хүчний ийм нөөц болцоотой улс. Ийм учраас энэ чиглэлээр нь бол нэлээд томоохон хөгжлийн бодлого дэвшлүүлж эрчим хүчний хараат байдал хангаж зогсохгүй эрчим хүч экспортлогч улс болох зорилтыг дэвшүүлж нэг ялангуяа одоо уур амьсгалын өөрчлөлт карбон трейдинг гэж байгаа энэ үед бид сэргээгдэх эрчим хүчний томоохон нөхцлүүдийг төр хувийн хүчний түншлэл гадаадын хөрөнгө оруулалтын замаар шийдвэрлэж эрчим хүчний хараат ус байдал хангах юм бүрэн болцоотой. За болсон хүчний бодлогын асуудал бол энэ ерөнхий сайдын бүр ирэхэд хамаарах бөгөөд томилогдсон тохиолдолд яригдах асуудал баха гэж бодож байна. Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг бол энэ Эрдэнэ мөрөнгийн усан цахилгаан станд 100% хангаж зогсохгүй. Энэ нийтдээ бол нэг 795.9 тэрбум төгрөгөөр баригдаад 2030 онд ашиглалтанд орох юм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Энийг бол бүрэн дэмжиж ажиллана гэж байна.